Бид Тавдар судлалын үндэсний төвийн коридор зогсож байна. За тухайн эмнэлэгт хэр их хүмүүс үйлчлүүлж байгааг одоо энэ зураглалаар харж байгаа байх. За тухайн эмнэлэгт бол жилд 170 мянга гаруй хүн эмчилгээ үйлчлэгээ авч үйлчлүүлдэг бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх төлөвтэй байна. За тэгвэл хор давдрын өвчтөд тэмцэж буй өвчтнүүд яаралтай цаг алдалгүй эмчилгээ сувилгаанд хамрагдах ёстой байдаг. Гэтэл Тавдар судлалын үндэсний төвийн ачаалал их байгаагийн улмаас зарим өвчтнүүд за эмчилгээ үйлчлэгээнд хамрагдах байж 1-2 сар хүлээх тохиолдол гарч байна. Надад бол одоо жишээлх юм бол химийн эмчтэй үзүүлээ гээл цаг авахд би ч 21 хоногийн давтамжтай эмчилгээ хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ шинжилгээгээ бол 10 хоноод өгчөж байгаа. Тэгээд эмчтэй давтан үзүүлээд ороо захиалдаг байхгүй. Тэгэхэд надад ор захиалахад хугацаа айгүйх алдагдаад одоо би 12 сард 10 дахь эмчилгээнд орчоод 11 дахьт орох гээд одоо ийм удаан эмчийн цагийг нөгөө цахим дээрээс авдаг штеп. Тэгэхээр тэдэнд л байна, эдэнд л байна гэл. Тэр цаг нь аяйгуу удаан хүлээгддэг. 15-аас бараг 21 хоногийн дараа. Тэгэхээр миний эмчилгээний нөгөө 21 хоногийн давтамж чинь алдагдчихдаг байхгүй. Томограф дээр бас айгуу юу яадаг. 3 сар болоод би нэг томографт ордог байхгүй. Тэгээд эндээ цаг авахар зэрэг бараг сарын дараа. Тэгэл тэрнийхээ хариуг авч иж эмчтээр орж ирэх ёстой. Тэгэл тэрийгэ үзүүлнэ гэсээр өтөлчин бас нөгөө давтамж маань алдагдчихдаг байхгүй. Ачаал байна. Ажир дугаар авахд ачаалтай. Одоогоор 7-8 шинжилгээ өгсөн. Яг хувийн эмнэлэгт болохоор 3 шинжилгээ өгсөн байгаа. Тэгээд дахиад бас 7-8 шинжилгээ өг гэдгсэн. Тэгээд улсынхаа эмнэлгийн очрыг харах гэхээр хугацаа алдагдаад тэгээд яралтайгаар ингээ эмчилгээ хийлгээ гэдэг эмч маань зөвлөсөн байхгүй юу. Тэгээд улсын эмнэлгийн явахгаар бараг 3 сар 4 сар хүртэл очирд их байгаа болохоор бид нар хувийнхаа эмнэлгээр одоогийн байдлаар 3 шинжилгээ өгөөл явж байна. Сая гаруй дөрвөл болцсон да. Сая 300-400 мянга хүртэл. Ямар шинжилгээ? Тацгчтай томограф, имра тэгэл босод нөгөө дөрөнгөөр шинжилгээний тэмэрхүү хөхт. Ачаал айгүй ихтэй. Бүр энэ үзүүлгийн тулд одоо 15-6 хоногийн өмнөөс юугаа бичүүлж авдаг байхгүй. Тэгээ ярьж уг нь эмнэлэг твдэг хугацаа нь болчихад байдаг. Тэгээ ачаад нь бүжигнаад идэг. Одоо чи би чинь 25-6 твдэг хэвчээс одоогүй бүр сар гараад ирж байгаа байхгүй. Химийн эмчилгээнд анхны удаа орсон манай ээж. Ачаал ихтэй ч ганцхан эмнэлэг тэгээд ож дугаар бол айгүй их байдаг. Тэгээд яг ож дугаарынхын дагуу явж байгаа л орж байгаа. Тэгээд ож дугаар заавал цагтаа ингээд авч иж сар-сараар хойшлогдсон айгүй их тийм кейсүүд айгүй их сонсч ирсэн. Юу н үзүүлээ явж байхдаа хүртэл айгүй хүндрэлтэй ингээд сонсч ирсэн. Тийм учраас хавдрын эмнэлгийг ялангуяа одоо ингээд хавдар бүрэн нэрээ үнэхээр одоо хавт гарчлаа Монгол орнд бол тэгээд яагаад энэ одоо хоолноосоо болдго юм уу, идэж уухаасаа болдго юм уу, агарын бохирдлоос болдго юм уу, эсвэл тэрийг бол тааваршгүй байна. Мэдээч одоо ингээд жил ирэх тусам л хавдрын өвчлөл нэмэгдээд шүү дээ. Өвчлөлч нэмэгдээд байна. За насваралт нь ч нэмэгдээд байгаа ийм үзүүлэлттэй байгаа учраас Тавдар судлалын үндэсний төвийн ачаал төдий хэмжээгээр л нэмэгдэж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө бол ачааллыг сааруулахаар эрүүл мэндийн яамнаас маш шатараатай бодлого хэрэгжүүлж байгаа. Ялангуяа аймаг дүүрэгттэй хавдрын ямар тусламж үйлчилгээг илүү сайжруулах уу гэдэг дээр эрүүл мэндийн яам маш бодлогын том бичиг баримттай. Ялангуяа хор тавдраас сэргийлэх хянах дэд хөтөлбөр дотор бид нар эрт дэлгэрүүлэх урдсан сэргийлэлтээр улс орон даяараа ямар бодлого хэрэгжүүлэх үү, онцлогон дээрээ бид нар юуг нэвтрүүлэх үү, эмчилгээний дээрээ юуг нэвтрүүлэх үү гэдгийг бодлого бол тэр дэд хөтөлбөр дотроо тусгай оруулсан байдаг. Тийм ч учраас одоо 21 аймаг дээр хим эмчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг бол илүү түлхүү хөгжүүлэх юм бодлоготой
Монгол 2024 онд 4755 хүн хор тавдрын улмаас нас баржээ. Энэ тоо жил бүр нэмэгдэж байгаа төдийгүй хор тавдрын шалтгаанд нас баралтын тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлж байна. Хор тавдар гэдэг өвчин түргэн хугацаанд үсэрхийлдэг үхлийн эрсдэлт өвчин гэж тооцогддог. Иймд цаг алдалгүй яаралтай өвчнүүд шинжилгээ эмчилгээ хийх ёстойч өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн эмчилүүлэгчдэд шинжилгээний цаг олдохгүй 1-2 сар хүлээдэг талаар бидэнд ярьлаа. Ялангуяа тухайн амьлагт цацсагчтай томограф, МРА, дурангийн шинжилгээний цаг олддог байна. Иймд хор тавдар өвчний үсэрхийлэл эмнэлгийн очир дарааллыг хүлээхгүй тул өвчтнүүд хувийн эмнэлэгт 1 сая гаруй төгрөгөөр энэ 3 шинжилгээ хийлгэх эсвэл өвчнөө дамжиртал 30-60 хоног хүлээх гэдэг 2 сонголттой тулгарч байна.